Болж гин үү? Таахан. Миний хүчрийг яаш Хөө би жоо. Зэлдэ. хичээлийн цаг болдсон шүү дээ минийхөө. Яа. Болж гин үү? Одоохон. Дэлгүүрнөө хурдлаараа их чинь гоцорлоо. За та. Цангаараа зичмэх. Сэрэг. За. Хөдөө минь хөбтгий нормалж хараа заяа. Лууч нормалдгүй шүү дээ. За. Ингээд малчиж байгаа шүү дээ минь хүч. За. Энэ зүгээр ээ нөө, энэ зүгээр. Энэ юу? Яа. Үе, цаагаа цаахгүй мүү? Амжгүй нээжээ. Оо, Чихэн заарна шүү дээ. Гэ зүгээрээ. Ха, намайг дамаараа сургууль дээр буулгаад өгч. тий. Танаар кофе хаалмаар нэ. Цан халтгаад байгаа боломжтой юм шүү дээ. Үзэгчдээ та бүхэн хэрэв гэрээсээ гарах гэж байгаа бол заавал амны хаалтаа зөвхийг зөвлөе. За 21 хоногийн тусгаарлалтын хугацаанд дууссан ачаа тээврийн жолоочоос болон түүний эхнэрээс коронавирусын халдвар илэрлээ. Ингэснээр улсын онцгой комисс өнгөрсөн шөнө хуралдаж нийслэл 3 хоногийн хөл хорой тогтоолоо. За. Асуудал ч үүслээд. Нүгүүгээ шавдымын авсараа дааруулчихлаа. Алууц. Өнөөдөр өгөх байсан шалгал. Одоо тэр хизээ өгөх юм бол? Уг нь би өнөөдөр их олон улсуудтай уулзаж төлөвлөсөн байсан. Одоо яах вэ? Тэ? Болох л байл гэдэг. Хүүшээ. Өнөөдөр салууны бүх захиалга туслагдж байгаа юм шүү дээ. Яа, юу л болоод байна да. Түрээс түлх болсон юм. Нэрэ. Юунд цаас бас. Уусаал юм болох л байсан шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ. Яг энэ хөл хорооны өдрүүдэд жоохон юу хийх вэ? Яах вэ гэдгээ ярилцах хэрэгтэй. За яамаар байна? Тэгвэл ээжээ онлайнаар дугуулна юмар байна. За. Тэгвэл би унтмаар байна. За. Хичээ, би шинэ номнууд аммаар байна. Аав. Би юу? Надад юу хэрэг баг. Энэ 20 сэрийн таныг өнгөрөөч юмсан байх. За тэгвэл инги. Ерөөсөө бүгдээрээ хоол хүнснийхээ зүйлийг ахиухан базааж аваад гэрээсээ гаралгүй зөвлөмжөө дагаад байцгаач бай. Тэг үү? А?
чинь горил удаага явж авч болох уу? Аа. Ямар гоё ярьж байна. Хараа. Би шинэ бизнес санаа олсон. За одоо энэ хөл хорой тавигдсны дараач миний харийн бизнесийн санаануудаар бүхлөд нь ном гаргах юм байна да. Тэгэх юм бол би номоо зараа тэр бомтон бол. Ээжээ ийм хэрэггүй юм туршиж мөнгө урж яхаар өглөөдөө ядаж өндөг шаарч болох юм уу? Чимээг аялдаа хүүхд онцож штэ. Хүүхд эдчээр айтайхан юм хийчихэж байгаа штэ. Би шинэ юм сураал та нарыг амттай мэдээс хэлэх. Түл болчихё. Энийг хичээл хийж байгаа. Хичээл хийж байгаа. Хүүч. Оо та нар чи хүүхд зэрэг хүн яасан бэ? Хүй. Басар. Хичээл хийж шүү. Энийг басар. Өө жоохон жилт. Оо ингэж болохгүй шүү дээ. Одоо ингэ хичээл нэг үж аваа. Өнөөдрийнхөө хичээлд эрсцээ бүртгүүлээ явуулдаг үү? Хаадаг шүү. За хашаа минь хашаа. Халиуна. За. Тэмүгэ микрофоноо нээгээд мэдлээрээ. Тэмүгэ байна уу? Самбано багсаа тэмгэнэ. За одоо ингээ хичээл эхэлцгээе. Ёо, сэвэнчтэй юм үзэхнэ. Энийхээ дараагийн цаг англи хэл. Өө юм бол так. Замайг босч. Босч одоо минь хөл босчдөг. Хөөба. Юм таварлаа. Ер нь аав охин хоёроо хэлдэг баг үнний ордоо штэ. За 50 байна. Ямар ч юм хийсэн харин чиний талд ордог үсттэй. Чи боддоо. Чамайг амтгүй хоол хийсэн ч гэсэн би үг дугуй итэл сууж идэг үсттэй. Ээж аава маргааш интернетийн мөнгө төлөх хамгийн сүүлийн өдөр штэ. Хөөе. Энэ хатагтайд чи интернетээс боддог юм байдгүй юм уу? Бид явахтайгаа гэж харьцаатай л та. За өнөөдөр тэр интернетийн төлөв төлчихөө. Би тийм үү? За. Өө, харин хуралдаагаа мартсан байна. Тэг хэдэн цагийн дараа уулзъя зэ. Миний ари юу ч хийсэн мундаг шүү. Нэр нь юу гэж байна? Тооцоогоо. Үгүй хайраа. Ясаар. Юу юм бэ? Гэрээсээ ажиллаа гэнэ гэдэг чи их зүгээр юм байна. За. Наанд мөнгө зарахгүй. Хоолнд мөнгө өрөхгүй. Хамгийн гол нь гэртээ хоол идэх гэдэг чинь ходоод ирүүл байгаа байхгүй юу? Бүр супер нэрт хараа. Чиний элдэв шоудалд алкоголд мөнгө зарахгүй болохоор бүр илүү хэмнэлттэй. Хизээ би тэг шоунд их мөнгө зараад байсан юм. Уг нь чин сар аягүй дайггүй сар байна хараа. Гэхдээ одоо орлого байхгүй. Бага жоох мөнгө аягүй зүв зарцуулахгүй болохгүй байгаа нь. Харин тийш дээ. Мантаг шүү. Хараа. Энэ үү? Энэ хий авсан энийг. Цуудаа. Юу чинь ганц үү? Чиний нөгөө химнээд сайхан амьдраад байгаа чи энэ үү? Өнөөдрөөс эхлээд надаас өөр хүн дэлгүүр гарахгүй шүү.